Уран зохиолын найруулгын эхийн салаалах мөрөг. Хичээлийн зорилго уран зохиолын эхийн төрөл зүйлийг өөрчилсөн батлан салаалах хийхээр нөтрийг хэлсэн. За хилэн одоо хөргөл хийх үндсэн одоо дөрвөн төрөл байдаг. За хураах салаалах, дэлгэрүүлэх. За нөтрийг хичээлэн салаалах хэлсэн. За эхийн бичлэгийн хэлбэрийг одоо өөрчлөн найруулж нэг санааг өөр хэлбэрээр хэлэхэд бол салаалах гэж нэрдэг. Тэгвэл эхийн одоо төвшөнд тээвэр өгүүлбэрийн хэлний одоо үндсэн одоо нэгжүүд салаалах хийж болдоо. За тэгвэл өнөөдрийн хичээлд эхийн салаалах хэлбэр ирсэн. За салаалах хурлыг хийх одоо үндсэн дөрвөн арга. За хилц бусны хилцээр самтын найруулах, эхийн хэлбэрийг өөрчлөн найруулах. За өөрөлдөл одоо шүлүүлсэн буюу одоо хэлбэрийг үргэлжилсэн оруулж бичиж салах найруулах. За эхийн хэлбэрийг өөрчлөх, бүрэн чихийг орж айлбарлан зөв юм. За мөн одоо өгүүлбэр өгсөн хилцүү хэлбэрийг солино арга байна гэж байна. За салаалах хурлыг хийхдээ юунд анхаарах ёстой вэ? За эхний ээлжинд одоо тухайн эхийн маш сайтар уншиж ойлгох хэрэгтэй. Эхийн гол санаа хавьсан одоо төлхөр үг өгүүлбэрийг одоо зөв тодорхойлон болгож авсаа. За өөрөөр одоо төлхөр үг өгүүлбэрүүдийг тодорхойлж чаддаг ёстой гэсэн. За хилцээний утгыг мэдэж зөв сонгох шаардлагатай. За эхийг салаалan хуйлах одоо ямар арга салаалах вэ гэдэг сонгох шаардлагатай. За жишээлбэл одоо өөрийн нэг гэдэг уран зохиолын бичиг авсан байна. Нус 4138 төгрөг зүйл. За өөрийн нэг мэрэгдийн нутгаас олж авсан 40 нэстэй хүн ба тайчуудын хэсэгдийн нутгаас олж авсан хөгж. Татарын нутгаас олж авсан шигүү утга, зүрхний нутгаас олж авсан бороо бол энэ дөрвөн хүнийг гэр дотроо асарч байна. Өөрийн нэг хөвгөдөө өгөөлөв. Эднийг өдөр үзэх шүн сонсогчийг болгоё. За энэ ихийг салаалж хөрөхтэй одоо хэлбэрийг нэгтгэсэн байгаа анзаараа. Оюутан төрсөн өөлөг мэрэгдийн хөвгөн хүчүү, тайчуудын хөвгөн хүчүү, татарын хөвгөн шиг утгийг зүрхний хөвгөн бороохнуулыг эхийн хайраар айлган гэж өөрийн хөвгөдөө ойр дотны шатлуулж өмнөх төшиг болгон өдөр үзэх шүн сонсогчийг болгожээ. За энэ одоо хоёрыг харьцуулж авах бол эхийн одоо хэлбэрийг өөрчилсөн зарч байгаа ах тийм ээ. За ингэж одоо их салаалах үйлдэл хийж болно. За мөн мэлхийн гэсэн бичигдээс авсан хэсэг байна. Амьдарч байсан номгод хаатахад хоёр мэлхийн шумбан наадаж болох газар хайнавчээ. Тэгтэл өрнөө будаг таарлцсанд нэг нь бодож ирцүүлсэн ч үгүй шууд харааруулж зингээд гэсэн. За энд одоо шараар тэмдэглэсэн үгнүүдийг хилц одоо болгож найруулсан байгаа. За амьдарч байсан гэдгийг нь толгой хорогдож шууд одоо хараатай яалах баясав гэдгийг наран гарчээ гэж. За энд бол их харьцуулж байгаа бол хийцсэний чи хилцээж одоо салхины байдлаар садаалах хийжээ. За мөн одоо ихээс гадна өгүүлбэр энэ одоо салаалах үүрэгтэй хийдэг. За өгүүлбэрийн хийх зорилгыг одоо өөрчлөх одоо юм байдаг. За хөөрнөх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгох. За жишээлбэл дээлийн хормоо шуудаггүй тэнгэр заамаа заггаа тавьдаггүй гэсэн ингээд хөөрнсөн өгүүлбэрийг яагаад дээлийн хормог шуудаггүй тэнгэр заамаа заггаа тавьдаггүй вэ гэж асуух өгүүлбэр. Дээлийн хормоо бүүш тэнгэр заамаа бүү заггаа тавьж анхаарах одоо болгож салаалах өгүүлбэр хийсэн байна. За мөн өгүүлбэр дэх одоо нэр болон үйл үг түүний нөхцөл дагаврыг одоо сольж хуургахыг аргууд байдаг. За жишээлбэл имэйлээ тохиул үүдээ сөхөөл гэсэн өгүүлбэрийг имэйлийг нь тохиж үүдийг нь сөхөөрөө гэсэн. За ингэж одоо хуур салаалах хуургалыг хийсэн байна. За жишээ нь ахас дээдсийн үгийг сонсоод аливаа хүн харилцсан ам нөхөр боловсрол ам бидээ арчвуулж аль алиндаа түшиг болж амарлан хандах ёстой гэж Монголын улс төрөөс авсан бичлэгсэн байна. За энийг ахас дээдсээс үгийг сонсоод аливаа хүнтэй харилцсан ам нөхөр боловсрол бидээ арчвуул аль алиндаа тулгуур болж амарлан нөхөрлөх ёстой. За шараар тэмдэглэсэн байгаагаас анзаарч хараарай. Энд бол өгүүлбэр дэх байгаа. Нэр бол одоо үйл үгийн нөхцлүүдийг одоо сольж найруулах жишээ маа. За мөн одоо нийлмэл өгүүлбэрийн хувьд бол холбох хэрэглүүрийг нь сольж хуургахыг
аргууд байна. За сэтгэл гарч байж тархи ажиллаж гар хөдөж үлсийг бүтээдэг гэсэн үгтэй. Сэтгэлээ гарган байж тархиа ажиллуулж гараа хөдлөж үлсийг бүтээдэг гэсэн. За одоо холбох хэрэглүүр буюу өөрөлдвөл одоо зэрэгцүүлэн холбох нөхцөлийг за мөн одоо хамын энд тийм ээ. За ажиллуулж хөдөлгөж сэтгэл гэж одоо нэрлэхийн тий ялгаатай байсан. Одоо үгийг сэтгэлээ гэд заах тий ялгаатай одоо хөдөлгөж за бичсэн байгаагаас ажиглаараа. За мөн одоо эхийн нутгийг одоо тайлбарлаж үргэлжилсэн үгийн зохиол болгон хуургахын даалгаврыг та бүхэнд өгч байна. За хонь байгаа газрыг хомхой чонон зааж хувь зүйлсний хариуд хоёр мэдээ шагнална гэсэн. За энэ одоо бичиж шүлгэлсэн хэлбэрийн хийг за үргэлжилсэн одоо хэлбэрт оруулаад салаалах үйлдэлийг хийгээрэй. За мөн одоо зорилгодоо хүрсэн мэлхийгээ сургамжтай өгүүлэг байгаа. За энэ өгүүлгээс авсан хэсгийг мөн хэлбэрийг нөрчилж шүлгэлсэн хэлбэрт оруулж одоо өөрийгөө сорж ажиллаарай. Анхаарлаа тавьсан баярлалаа.